бүхэн орон сууцнд амьдардаг эсвэл орон сууц худалдан авахар зэхэж байгаа бол түлхүүр нэвтрүүлэхдээ 20 минутын турш хамт байгаарай. Шудраг өрсөлдөөн хэрэгжинлөө газар ЭМС эдлээс хамтран хэрэглэгчийн эрх ашгийг хэрхэн зөрчигдөж байгаа, тэр дундаа шудраг өрсөлдөөний хууль дүрм аль түвшинд хэрэгжихгүй байгааг цуурлаар бэлтгэнгүүрхээр боллоо. Эхний дугаараа орон сууцны метр квадратын зөрүүнээс мөнгө унгаж залин хийсэн оршин суугчдыг хохироосон компани аж ахуйн нэгжийн асуудалд хандуулж байна. Нөгөө квадратын тэр нэг баахан юм шиг нүдэнд баримжаагаар харагдаг ус. 27 квадрат гэж арай жижиг юм шүү гэсэн чинь гэдэг чинь тэггэлгээр хэмжчихтэй зэрэг тий болдог юм шиг чинь над шиг юм шиг доогохгүй юм да. Гэтэл сайн шалгаад үзсэн чинь сүүлдээ нийт айлууд чи ойлгосон баг. Тэгээд дутуу 36 м квадрат аль нь 3 давхрын 2 айлын дунд хааны тал нь танах бараг өмчих хонь нэрээд үндсэндээ тэгээд 5-6 сая төгрөгөд одоо нэмдээ дардчихад байгаа гэсэн үг. Тэгээ орох дээрээ тулаад ингэх юм хэмжилтээ хийлгээд авсан зөв юм биш үү? Зөрүүг нь гаргаж өгч хэлгээл одоо гүсмээр байна да. Хамгийн гол нь энэ Embedded Top компаниас хохирлоо бараг дуулж таах. 27 квадрат гэж арай жижиг юм шүү гэсэн чинь гэдэг чинь тэггэлгээр хэмжчихтэй зэрэг тий болдог юм шиг чинь над шиг юм шиг доогохгүй юм да. Тэгээ шидэл хуусч байгаа. Тэгээд мэрэгжлийн хэмжил зүйн газар хэмжүүлсэн чинь 21.8 байгаа. 5 квадрат гарсан дутуу. Нөгөө квадратын тэр нэг баахан юм шиг нүдэнд баримжаагаар харагдаг ус. Гэтэл сайн шалгаад үзсэн чинь сүүлдээ нийт айлууд чи ойлгосон баг. Тэгээд дутуу 36 м квадрат аль нь 3 давхрын 5 м квадрат хагастай одоо 31 квадрат болж байгаа. 31 м квадрат. Өөрөө зүгээр хар ухаанаар ингээд метрлээд хэмжээд үтсэн чинь дутуу байхгүй юу? Энэ яагаад ийм дутуу байгаа юм бэ гэдгсэн чинь эхэлж бид нарт ярих. Тэглэгээр нь дооцт юм аа гингүү те. 2 айлын дунд хааны тал нь танах бараг өмчих хонь нэрээд сонь юм ярих би за тэгдэм байл гэдэг гэж тухайн үед тэгээ авцсан. Тэгэхээр тэр чинь үнэлээд ирэхээр яг мэрэгжлийн улсууд нэг тэнхлэгээр авсан гэж өөрсдөө тооцсон байна. Гэтэл тэр нь байна юу 5 сая 893 төгрөг одооны яг тооцоогоор тэр үеийнхний югаар яг гарчих юм. Тэгээд мэрэгжлийн энэ яг энэ технологиор нь инженерүүд энэ газар дээр нь ирж бүгдийн энэ хэмжигдэхэд хийсэн. Үндсэндээ тэгээд 5-6 сая төгрөгөд одоо нэмдээ дардчихад байгаа гэсэн үг. Орон сууцны метр квадратын зүрнээс олж хохирсон иргэдийн бүхэмдлийг үзэгч та харлаа. Эдгээр иргэд өнөөдөр байранда амьдарч байгаач метр квадратынхаа зүрэг авч чадаагүй. Байрны захиалгынхаа явцад урьдчилгаа төлбөрөөр 50-100% төлснийхөө хариуд өнөөдөр дор хаяж 5 сая төгрөгөөр хохирсон иргэд байна. Тэгвэл гэрээний энэ заалт нь стандарт хэмжүүлсэн үндэсний газраас 2010 оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн орон даяар мөрдүүлсэн EMNS 6058 2009 стандартын 7-гийн 2-т орон сууцны барилгын доторх суудсны өрөө тасалгааны хэмжлтийн цэгийг хашлаг хамар хааны өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадруугаас авна гэсэн стандартыг илт зөрчсөн гэсэн үг ээ. Ингэж хууль зөрчснөөрөө өрх бүрээс 5-аас 10 метрийн төлбөрийг илүү бодож авсан нь илэрсэн. Бүр тодорхойлбол Сонгон найрхан дүүргийн 29-р хороо Москва хорооллын Москвагийн гудамжийн 119А байрны иргэн гомдлоо барагдуулахаар мэргэжлийн байгууллагад хандан хэмжилт хийлгэжээ. Гэтэл 5200-ны 8 м квадрат талбайтай 2 өрөө байр нь 4600-ны 36 м квадрат талбайтай болж 600-ны 44 м квадрат дутжээ. За тус орон сууцны ам метр квадратынх нь 1.6 сая төгрөг байсан гэж тооцоолбол 10 гаруй сая төгрөгөөр залиулж хаад өнөөдөр болтол авч чадахгүй байгаамаа. Энэ чинь 3 жилийн Баттгааг энэ үнийг тийм байдаг гэсэн шүү дээ. Тэгээд энэ нөхдөс бас Баттгаад хугацаа хүлээгээд тэгээд цаашаа явах гэдэг нөхдөд юм уу би амхандаа тэгс бодоод байгаа шүү дээ. Манайх ч одоо 36 гэж би авсан. Тэгсэн чинь 30 180 хэд ч үлээ тэгж гарсан.
Орон сууцны барилга барьдаг компаниуд дотроос захиалагч орон сууц худалдан авахч иргэдэг залдаг компаниудын нэг бол барилга угсралтын MD Top компани. Энэ компани орон сууц захиалсан иргэнтэй хууль зөрчин гэрээ байгуулж 2011 оны 11-р сард хийсэн гэрээндээ орон сууцны нийт талбайн хэмжээг тэнглэхээр тооцно гэсэн заалт оруулжээ. Тэгвэл гэрээний энэ заалт нь түрүүн дурдсан стандарт хэмжилзэн үндэсний газраас 2010 оны 2-р сарын 1-ээс эхлэн орон даяар мөрдүүлсэн MNS 6058 2000 стандартын 7-2-д орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжигтийн цэгийг хашлах хамар ханы өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадруугаас авна гэсэн стандартыг илт зөрчсөнийг шудраг өрсөлдөөн хэрэгшинлээ газраас тогтоосон юм. Тайган Малтай компани, Тектоник компани, Сүрэг Акт компани, MD Top компани гэсэн нэр бүхий аж ахуйн нэгж шудраг өрсөлдөөн хэрэгшин төлөө газраас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрлгүй захиргааны иргэн шүүхэд гомдол гарган шүүхийн байгууллагаар асуудал нь хилцэгдэж байна. Жишээ Тайган Малтай компани бол захирлуудтай бол бид нар уулзч байсан. Ажлын хэсэг хүртэл уулзаад тодорхой хэмжээний юмд хүрээд нэг хоёр талаас ажлын хэсэг гаргаад дахин хэмжилт хийя гэдэг тийм юмд хүрч байсан боловч тэд нар маань тэрнтэй хүрээгүй тэгээ хүлээн зөвшөөрөхгүй одоо хүртэл ингээд явж байгаа л та. Тухайн үедээ захирлуудтай нь уулзаад яаж явах тэг ингээд ярилцаад тохиролцоо тэ хоёр талаас хүмүүс гаргаж байгаа дахин хэмжилт хийя. Үнэхээр тэгээд утчаа зүг юу гэд ийм байр суурьтай болоод дууссан. Гэтэл нөгөө төл маань тэгээгүй тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үгслээр ингээд шүүхрээ явуулсан байна л та. Харин тос дөргөө Манивел, Нутгийн зам, NRC, Иргэн ууган цэцэг, Коконор, Богдой холдонг, Фүшэн Лянхо гэсэн аж ахуйн нэгж хувийн иргэдийн нэрээр гомдол гарч хяншилгалтын ажил одоо хийгдэж байна. Түүнчлэн ачлал тэрээд Отбар, Өгөөмөр Монгол, NMCG компаниуд холбогдох газраас гаргасан улсын байцаагчийн албан шаардлага дүгнэлт, торгуулийн арга хэмжээ хүлээн зөвшөөрлгүйгээр хуулийн хугацаанд давж заалтах гомдол гаргажээ. Гэрэн дээр бол 2 янзын хэмжээс тавиад Тайган Малтай компани иргэдтэй хийж байгаа гэрээ шүү дээ, орон сууц худалдаа авах гэрээ. Тэрэн дээр бол 2 янзын хэмжээс тавьж байгаа. Нэг нь бол яг стандартын дагуу одоо мөрдөгдөж байгаа. MNS 6058 2000 гэдэг стандартын дагуу хэмжээ тавьчаад нөгөөх дээр нь бол яг ард нь бол нэг тэнхлэгээр тооцсон хэмжээгээд гаргаад ирж байгаа. Тэгэнгүүтээ тэр хэмжээгээр борлуулад илүү хэмжээгээр дараа нь тэгээд иргэд бол яг жинхэнэ тусгай зөвшөөрөлтөй хэмжилт хийх хэрэгтэй юм. Тусгай зөвшөөрөлт аж ахуйн нэгжүүдээр хэмжилт хийлгэхэд нөгөө тэр 6058 2009 гэсэн стандарт заасан одоо жишээ нь 50 м2 гэж заасан байлаа гэхэд тэр нь дахиж дотоод 49 ч юм уу 48 47 янз бүр ийм л гараад байгаа юм л та. Үүнтэй холбоотойгоор бид нар бол яг албан шаардлага өргүүлээд тодорхой хэмжээний торгуулийн арга хэмжээ аваад явж байгаа. Гэвтэл тэд маань хүлээн зөвшөөрөхгүй шүүх тантад одоогийн байдлаар шүүх дээр л явж байна л та. Ажлын хэсэг бол яг дууссан л та. Тайган Малтай 2 компани иргэдийг хохирооссон мөнгөнд дүнгээрээ толгой цохиж шүүхтэр асуудал нь гацчихад байна. Олон нийтийн зүгээс оршин суугчдыг хохирооссон эдгээр компанийг шүүхэд хахуул өгсөн. Тийм учраас шийдвэрлэхгүй байна гэж хардаж байгаа бол нэр дүрцсэн компаниуд ашиглалтын хугацаагаа дуусгахын тулд цаг хугацааг хойш татаж байгаа нь тод харагдаж байгаамаа. Тухайлбал MD Top гэх 119-р байрыг ашиглалтанд өгөөд эх хавар буюу 2015 оны 4-р сард гэрээт хугацаанд дуусна. За тэр хугацаа дуусангууд барилгатай холбоотой ямар нэгэн гомдол зөрчил тус компанид хамааралгүй болно гэсэн үг. Энэ мэтчлэн иргэдийг хохироочхоод өнөөдөр барилгын компанитай гэж суух Тайган Малтай компани захирал гих ах дүүс мөн MD Top компани мөн л төрсэн ах дүүс бүгд өнөөдөр ийм олон хүнийг хохироочхоод хоолоор нь яаж хоолд авдаг байна гэдгийг оршин суугчид асуусан. Харин ах дүүсийн барилгын бизнес цэцгэлсээр замын цагдаагийн газрын хажууд гэхэд 119-р байртай яг адилхан 2 барилгыг барьсан байх жишээний. Гэтэл барилгын баталгаат хугацаагаа дуусгах гэж шүүхийн хуралдааныг мөнгө танил талаараа хойшлуулсаар байгаа Тайган Малтай MD Top зэрэг компаниудын балаг олонний нүдэн дээр өдрөөс өдөрт ийхүү чанараа таниулсаар байна. Түүнчлэн Тектоник компани барьсан Хансвилл хорооллын оршин суугчдаас мөн л өргөдөл гомдол тасралтгүй ирэх болжээ. Зөвхөн тус хорооллын тухайд 400 сая төгрөгөөр оршин суугчдыг хохироосон байдаг. Одоо Хансвилл гэдэг яриад байна шүү дээ тий. Тэн дээр бол бид нар шалгалдаар очиход бол дотор ханаас нь одоо ханы зузаанаас нь тэнглэхээс нь тооцоо хийцэн байж байгаа. Тэгээд мөн балконыг одоо балконы чи одоо бид нар тактик 0.5 гэсэн ихтгэл зүрээр талбайг үржүүлж бууруулж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгэхэд бол одоо бүтэн авцсан байдаг ч юм уу тий юм ба. Ер нь бол стандартаараа бид нар бол одоо
нойлын өрөө, айлын коридор, тэ мөн тагт, веранд эднийг яа тооцох уу гэдгийг бүрэн заагаад өгсөн байна. Тийм учраас стандартуудтайгаа сайн танилцах хэрэгтэй. Иргэд маань анхнаас бол мэдэхгүй явж байсан. Мэдээж ингээд барилгын компани гэрээд гаргаал ирдэг. За энэ талбай чи юм шүү гэж хүмүүс заа гэж ингээд зурдаг. Яг үүндээ тэр 60 58 2000 стандарт гэж юу юм одоо яг тэр бас техникнээс амтсан хэмжээс нь гэж юу юм ерөнхийдөө яг тэр талаар бол мэдлэг байхгүй л ингээд явж байгаа юм л да. Яг хэмжилтээ хийгээд хэрвээ орох дээр тулаад ингэх юм бол хэмжилтээ хийлгээд авсан зөв юм билээ шүү. Тэгээ одоо хамгийн гол нь энэ MD топ компаниас хохирлоо барагдуулж таах хэрэгтэй юм. Зарим нэг айлууд бол жишээ нь байраа томруулах гад одоо 60 м2 талбайтай байртай юм байшлаа шүү дээ. Байраа томруулах гад 66 ч юм уу болох гээд хуучин байраа зараад тэгээд эргээд байр хавтал нөгөө стандартын дагуу хэмжээд үүдтэл нөгөөд нь 61 60 байх шүү дээ. Иймэрхүү байдлаар юм хохирлоо гарч байгаа л да. Шудраг өрсөлдөөн хэрэгжинлээ газраас барилгын үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтанд нийтдээ 73 аж ахуйн нэгж, хувь иргэнд 710 иргэнээс нийтдээ 3.8 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжлээд байна. Түүнээс өнөөдрийн байдлаар нийт 42 аж ахуйн нэгж иргэдийн гаргасан гомдлын дагуу холбогд гарах хэмжээг авч нийт 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Тэгээ зарим компаниуд бас энэ стандартыг илт хууль ус гэж үзээд шүүхт хандсан байгаа л да. Тэрнээс үүдээд манай зарим иргүүдийг төтгөлцүүлчихэд ингээд явж байгаа. Стандарт нэг мөр шийдэгдэхэд энийг дагаа шийднэ гэсэн байдлаар. MNS 6058 2009 энэ стандартыг дахин дурдахад Монгол Улсын хэмжээнд мөрдөгддөг орон сууцны стандарт. Харин шүүхэд гомдол мэдүүлсэн дээр нэр дэвшсэн орон сууцны компаниуд тус стандартыг өөрсдөх шаардлагатай гэж одоо хэрн үздэг байна. Харин мэргэжлийн байгууллага хамгийн сайн стандарт гэж тодорхойллоо. Ерөнхийдөө бол манай Монгол улсын хэмжээнд бол орон сууцны талбайг тооцох хид хідэн одоо норматив техник баримт жижиг бол байдаг. Нэгдүгээрт нь Монгол улсын MNS 6058 2009 гэсэн стандарт байгаа. За хоёрдугаарт нь барилгын норм дүрэн байгаа. 31.01 BMB-д BMB-д 31.09.07 гэсэн орон сууцны барилга болон нэг айлын орон сууцны барилгын норм дүрмүүд дээр энэ гурван баримт жижиг бол гуруулаа яг нийцс гарч ирсэн байгаа. Нийцэхдээ бол яг вэ гэхээр орон сууцны талбайг тооцохдоо зөвхөн одоо бүрэн одоо засвар хийсэн эсвэл одоо засал чимэглэл хийсэн орон сууцны дотор талбайгаас хэмжнэ гэд ингээд бол заасан байгаа. Шалны түвшнээс дээшээ метрээс метр 40 хооронд нэг түвшинд авах хэрэгтэй. Энэ болохоор яг метр 20 өндөртэй түвшинс байгаа. За тэгээ ингээд тэмцээ толгцсон байгаа. Ингээд бодмог 305 дэх ийм хэмжэлтэй өргөнийг нь доо. Авсан мөн адилхан. Тэгээд энэ өргөндөө нэг хэмжил авна. Тэр өргөнд бас нэг хэмжил авна. Энэ хоёр өргөний хэмжээний дунджаар авах хэрэгтэй байгаа. Одоогоор бол яг 3-4 компанидар энэ асуудлууд бол одоо нэлээд бас их зөрчилтэй бол явж байгаа. Бид нар бол шудраг өрсөлдөө манай байгууллага хоёр бол шүүхээр бол явж байгаа. Яг энэ дээр бол стандартын тал гарсан зүйлүүд бол байгаа. Нэг анхаарах хэрэгтэй юм бол нөрөө хооронд энэ карбонат голын босох энэ хэмжээг бол метр квадрат оруулдаг. Стандартаар авдаг. Тэгээ мөн цонхны тавцан ордог. 0 өрөө бол орно, коридор 0 өрөө, галтгоо, цэсний өрөө, амтлагын өрөө бүгд орно. Орон сууцны метр квадрат тутсан бол үзэгч та бүхэн шудраг өрсөлдөөн хэрэгжинлээ газарт хандна. Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Өргөдөл хариуцагч компани метр квадратын тутсан хэмжээ, овог нэр, утас хаягаа тодорхой бичсэн байх. Байр худалдаа авсан гэрээний хуулбар их хувиар эсвэл нотариатаар батлуулсан. Байрны талбай хэмжилт хийсэн дүгнэлт тусгай зөвшөөрлийн хуулбар их хувиар эсвэл нотариатаар батлуулсан байрны гэрчлэгээний хуулбар шаардлагатай. Харин тухайн байрны метр квадратын хэмжилтийг шудраг өрсөлдөөн хэрэгжинлээ газар хариуцдаг гэж иргэд андуурдаг. Тэгвэл мэргэжлийн тусгай хэмжилтийн байгууллага хийж гүйцэтдгийг энд онцлие. Ингээд метр квадратыг хэрхэн хэмжих, юундаар анхаарах талаар хүргэе. Tont Grant энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгэн төлөөллөө.
Заавал шинэ байрууд биш, хуучны байрууд бас хэмжилдэг. Тэр нь яадаг вэхээр хуучны дээр үеийн байрууд болохоор 3 өрөө байр нь одоо 40 м квадрат ч юм уу тийм. Яг одоогийн стандартаараа хэмжиж үзэх юм бол 60-аас 70 м квадрат болж байна. Тэгээд тэр хуучин байраа хэмжүүлж бас үйл хөдлөлийн гэрчлэгийг солиулдаг. Тийм бас үзүүлээ. Тэгтээ бас байрууд бас 50 м квадрат гэдээ авсан чинь зарим тохиолдолд бас нэмэгддэг. Тэр нь яадаг вэ гэхээр ханаа одоо тийм жоонаас өрсөнөөс болоод ч юм уу тийм бас нэмэгддэг тохиолдол бас байгаа. Тэгтээ ер нь дийлэхтэй бол шинэ байрууд дутдаг талтай. Энэ гадна талын ханы энэ одоо голоор ингээд явж байгаа энэ тасгай зураасыг тэнхлэг гэж яриад байгаа. Энэ талтаа мөн ингээд. Тэгэхээр энэ барилга бол тэнхлэгээрээ 37 м 556 см-ийн урттай 12 м-ийн өргөнтэй юм барилга. За тэгэхээр энэний барилгын талбай болохоор 37 56 гүрцэг нь 12 м гэдгээр гарна. Тэгэхээр дотор талбай гэдэг маань одоо энэ хооронд нэг зай байна да. Энийг бол оруулахгүйгээр яг дотор талын засал хийсэн ханаас нөгөө талын дотор талын хан хооронд энэ хэмжээ авах хэмжилт авдаг. Манай стандартаар бол. Тэгэхээр энэ дээр бол одоо буруу ойлголт байдаг юм л да. Одоо жишээлбэл энэ айлыг аваад үзэх юм бол 8.4-тэй өргөн нь одоо 6 м-тэй биш үү? Тэгэхээр бол ерөнхий ойсоор болохоор энэ айл маань 8.4-ийг үрчэх нь 6 м. Тэнцвэрхэд 50.4 м квадрат. Ойсоор бол юм байна. Дотор ханаараа болохоор энэ дотор талын ханууд маань бүгд хасагдаа явчихдаг. Тэгэхээр энэ дээр зөрүү гараад идэх байхгүй юу? Тэгэхээр манай стандарт бол ерөөсөө ойсоор гэдэг үг бол ерөөсөө байхгүй. Дотор талын ханаас нөгөө талын дотор талын хан хүртэл ингээд хооронд ингэж авдаг. Ийм журамтай. Иргэн хүн ер нь байр худалдаад авахтаа бол ерөөсөө тэр хэмжилтийн газраар хэмжилт хийлгээд яг таг болгоод худалдаж авсан зөв юм байна гэж ойлгосон. Хэрвээ орон сууц худалдаж авч байгаа тохиолдолд бол эдгээр стандарттай танилцах нээлттэй боломжтой бол байгаа. Хоёрдугаарт манай байгууллагын харьяа Хөдөө аймаг орон нутагт стандарт хэмжилтсэн төвүүд байгаа. Хэрвээ орон нутагт одоо орон сууц баригдаа тэр иргэн орон сууц худалдаад авах гээд одоо талбайгаа тооцоолгочлаа мэдгүй байгаа бол манай аймгийн орон нутагт стандарт хэмжилтсэн төвүүдтэй хандаад энэ стандартыг авах, энэ стандартын талаар мэдээлэл авах бол бүрэн болцоотой. Энэ мэт өнөөдрийн байдлаар шудраг өрсөлдөөний газарт 2014 онд гэхэд 1-р сард 102, 2-р сард 117, 3-р сард 112 энэ мэтчлийн явсаар 10-р сард 10, нийтдээ 545 өргөдөл иргэдээс иржээ. Энэ бүгд орон сууцны метр квадратын зүрхнээс болж хохирсон гомдлоо. За сүүлийн саруудад өргөдлийн тав буурсан мэт харагдаж байгаа ч иргэдийн зүгээс өргөдөлд гарын үсгээ нэгтгэн ирүүлдэг болсонтой холбоотой юм байна. Ийхүү олон иргэн их хэмжээний мөнгөөр хохирчхоод байхад харин өнөөдөр шүүх үнэн мөнийг тогтоолгүйгээр 2014 оныг дуусгах болоод байна. Одоо шудраг өрсөлдөөн хэрэгжин төлөө газар болоод хохирсон оршин суугчид шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байна. Одоо энэ байрны зөрүүгээр шудраг өрсөлдөөний газар энэ тэр яаж байгаа тэгээд яг үнэн мөнөөр нь болгож тэр зөрүүг нь гаргаж өгч гэж одоо хүсмээр байна да. Бүх өнөө мөнгөн дансын тэр бүх тооцоо бидэнд гар дээр байж байна. Тэгэхэд одоо бас нэг хөнгөлтөд харж үзэх бас биднийг бас ард түмнийг бодох хэрэгтэй шүү дээ. Тэр квадрат метр дутуу байранд амьдарч байгаа ирнэ тэр квадрат метрийнхаа үнээр одоо байрны мөнгө ингээд төлөөл яваад байгаа гэсэн үг шүү дээ. Тэр чинь давхар тийм хохирол байгаа бүр нарийн ярил зөндөө юм байна. 2 сая 998 мянган төгрөгийн хохирол одоо тэр үеийн ханшаар авсан үйдвэл тэр чинь одоо тэгээд 5 жилдээ би банкнд тентэр хадгалуулсан бол бас хүмүүн яваад 3 сая 6-700 мянган төгрөг хангалттай болцсон байх шүү дээ тэр мөнгө. Тэгээ одоо шүүх мөнхөд хандаад болдгсон бол мөнгө төгрөг хохирлоо барагдуулаад авчмаар байна.